Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Харанхуйн нөлөөнөөс ангижир. Тэгвэл чи Бурхнаар авахулна. Харанхуйн нөлөө гэж юу вэ? Харанхуйн нөлөө гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хяндаг нөлөө юм. Сатаны нөлөө бол үхлийн ур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай. Бурханд итгэдэг болсныхаа дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы сүнс зүрх сэтгэлийг чинь хөдлөгдөг. Чи өөрийгөө түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчөд чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр Бурханы халамж хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог. Түүнд хааш яаш байдлаар ханддаг. Оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл тэд бүгд харанхуйн нөлөөнд дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй. Учир нь түүнд итгэдэг хүмүүс үнэндээ түүний үгээр амьдардаг. Эсвэл Бурханыг дуулууртай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай. Хүн Бурханд итгэхээс хэтэрдэггүй бөгөөд тэрээр Бурханыг мэддэггүй учраас найл хуучин дүрм журмаар өхмөл үгс дунд харанхуй тодорхойгүй амьдралаар амьдарч Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөссөн авахуулаагүй байна. Иймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөндөө амьдардаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл ариун сүнс өөрсдөд дээр нь ажиллаагүй улмаас харанхуйн нөлөөндөө амьдарсаар байдаг. Бурханы нэгүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон ариун сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд амьдардаг. Бурханы нэгүүлслийг эдэлдэг мөртөө түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ хүн Бурханд итгэдэгч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөнд өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан байдаг тул Бурхан оршин байдагт итгэдэггүй хүмүүсийг бол ярихын ч хэрэггүй юм. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу? Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөнд дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л түүнээс ерөөл хүлээн авч харанхуйн нөлөөнөөс ангижирна. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж удирдуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа хүмүүс бол Сатаанд боолчлогдсон, үхлийн уур амьсгалд амьдарч байгаа хүмүүс юм. Үүрэгтэй үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулгандах чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөнд дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатаагаар уймуулдаг,
ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг. Эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр гүн харанхуйн нөлөөнд дор сатааны боолчлол амьдардаг. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн юм хүсдэг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарыг өөрчлөхөөр огтхонч ирж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөнд дор амьдардаг хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга, нухацтай бус байж, Бурхны хүсэлд нийцүүлэхийг хичээдэггүй. Оронд нь өөрсдийн махан биеийг л хангахыг хичээдэг хүмүүс ч бас харанхуйн нөлөөнд дор үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс үлээ. Бурхны төлөө ажиллахдаа шудраг ус байдал, залим их ашигладаг, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурхныг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөнд дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй бүх хүн харанхуйн нөлөөнд дор амьдардаг. Хэрвээ чи Бурхны сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд сатааны харанхуйн нөлөөнөөс ангиж ирж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нэгтэлж, Бурхны үгийг эдэж уухтаа төвлөрч, түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурхны төлөө өөрийгөө үнэнчээр зарлагдах ёстой. Тийм хүмүүс Бурхны сайшаалыг хүлээн авах нь лавтай. Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн сатааны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авиралдаг. Гаднаа дарав төлөв, төвчээртэй, хайр инэрлэлтэй мөртөө, мөн чанартаа зусар залхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөнд дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хортмогоон төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгдөг, их зантай, онгироо сагсуу, байр суурь хамгаалдаг хүмүүс бол сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурхныг эсэргүүцдэг, сатаанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурхны ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг. Бурхны төлөө өөрсдийгөө зарлахдахын тулд бүхнийг орхих чадваргүй, түүний үгээр хизээч амьдардаггүй хүмүүс Бурхны үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурхны сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд өөрийн баялагийг эдлүүлж, өөрийгөө тэднэр үнэхээр хайрлуулахын төлөө байсан. Ийм маягаар хүмүүс түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурхныг хайрлаж чаддаггүй, түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурхны зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурхны ачааг өөрсдийн мэт үүрлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурхны гэрэл гэрэлтдэггүй. Тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөнд дор амьдарч байгаа.
Тэд Бурхны хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэнж үнэн байдаггүй. Тэд сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөнд дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурхны үгийг үргэлж идэж уун, түүний хүсэлд анхаарал тавьж, түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурхны үгсээр амьдардаг хүн юм. Чи сатаны эзэмшлээс ангиж ирж, Бурхны гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурхны үгсээр амьдардаг бол ариун сүнс ажиллаа хийх боломжтой болно. Хэрвээ чи сатаны нөлөөнд дор амьдардаг бол ариун сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр ариун сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст түүний өгдөг итгэл хормын төдийл үргэлжилдэг. Хэрвээ хүн анхаарал болгоомжгүй байвал ариун сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурхны үгээр амьдардаг бол ариун сүнс тэдэнтэй хамт байж тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурхны үгээр амьдрахгүй байгаа бол сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй ариун сүнс хамт байдаггүй. Эсвэл тэдэнд ариун сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурхны үгийн хүрээнд амьдарч буй бол мөн Бурхны шаарддаг байдалд амьдардаг бол түүнд харьяалагддаг ба тэр зам дээр ажиллана. Хэрвээ чи Бурхны шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин сатаны эзэмшил дор амьдардаг бол сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурхны үгээр амьдарч түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи түүний шаардлагад нийцэж чадна. Чи Бурхны хэлснээр хийж, Бурхны айлдварыг оршин тогтнолынхон үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурхны хүслийн дагуу хэрэгжүүлбэл тэр чам дээр ажиллаж чи Бурхны ерөөл дор, Бурхны дүр төрхийн гэрэлд амьдарч ариун сүнсний хийдэг ажлыг ухаарч Бурхантай хамт байхын баяр хөөргийг мэдрэнэ. Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярих хинч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суур бөгөөд миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурхны үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурхны төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурхныг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавширхын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурхнаар гарцаагүй авахуулах, Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурхны хүслийг явандаа олж мэдэн, Бурхны хүслийг алхам алхмаар ойлгож,
эцэстээ Бурхны ойр дотны хүн болно. Тэд Бурхны тухай үзэл тээдэггүй. Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам. Урд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурхныг гих жинхэнэ хайр бий болдог. Харанхуй нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ бүрэн эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг. Тэдний зүрх сэтгэл хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг. Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, түүнийг гих зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурхны үгээр амьдрах, түүний үгэн дотроос хүний ирж хайх ёстой зүйлийг хайх, үгийнхэн төлөө Бурхныг хайрлах, Бурхны үгийн төлөө гүйх, Бурхны үгийн төлөө амьдрах, эдгээр нь бүгд хүний хүрхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурхны үгэнд үндэслэн бий болох ёстой. Ингэснээр л хүн Бурхны шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурхны үгээр зэвсэглээгүй бол Сатаанд эзэмдүүлсэн өд хорхооноос өөрсгүй вэлээ. Бодоод үз. Бурхны хичнээн үг чиний дотор үндэслэсэн бай. Чи ямар зүйл дээр Бурхны үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурхны үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурхны үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатаанд захирагдж байна уу? Эсвэл Бурхны үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурхны үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурхны үгийг оршин тогтнолынхон суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурхны үг байхгүй бол чи харанхуйн нөлөөнд дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурхныг эсэргүүцэж, түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үе мүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бай. Чиний амьдралын хэдий хэрн түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурхны үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биелэн олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн үү? Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас ариун сүнсний ажил, нөгөө талаас хүний чин сэтгэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж би яагаад хэлдэг вэ? Зөв замд орсон хүмүүс юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна. Энэ бол ороход маш удаан хугацаа шаарддаг даалгавар юм. Учир нь хүн төрлөختөн үргэлж харанхуйн нөлөөнд дор амьдрсаар ирсэн бөгөөд Сатааны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн. Тиймээс энэ оролтод ганц 2 хоногийн дотор хүрч чадахгүй. Хүмүүс өөрсдийн байр байдлыг ойлгосоо гэсэндээ би энэ асуудлыг өнөөдөр хөндлөө. Харанхуйн нөлөө гэж юу болох? Гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт хавьгүй амархан болдог. Яагаад гэвэл Сатааны нөлөөнөөс ангижрахаасаа өмнө Сатааны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой. Ингэсний дараа л
чи үүнээс ангижрах замыг олно. Түүнээс хойш юу хийх вэ гэдэг бол хүний өөрийнх нь асуудал. Бүх зүйл рүү эерэг талаас ор. Хизээч бүү идэвхгүйгээр хүлээ. Ийм маягаар л чи Бурханаар авахулж чадна.